айдас ба сургамж. Хятад хүүхэлтэй 2 дугаар хэсэг. Шинжлэн найруулсан зохиолч орших. Бүсгүй гинт сэрлээ. Яагаад ч юм бүү мэд. Зүгээр л сэрчихв. Яг л хин нэгэн цочоосон мэд. Тэгээд хажууд ишээ хартал нөхөр нь алга. Хөвцсөн ормыг нь тэмдэрч үзтэл хүүхүйтэн байлаа. Нөхөр нь босч яваад нэлээд утсан бололтой. Бүсгүйд яагаад ч юм тун хачмгүй мэдрэмж төрөөд явчих. Яг л өөрийг нь хин нэгэн сэргээд эндээс цухт яв гэж байх юм шиг л. Огтхон чинд байж болохгүй юм шиг тийм мэдрэмж төрж байлаа. Тийм ээ, нэг л зүйл болохгүй байна. Бүсгүй юм бодоод орноосоо босон. Орны хажуу талын шүүгээс гарч идэг аваад өрөөнөөсөө гарлаа. Ер нь энэ байшин их том юм. Янз бүрийн зориултыг их олон өрөөтэй. Дээд доод давхрын өрөөнүүд хандлтаа байрлсан. Байшин голдоо томог ихчийн зочин хүлээж авах зориулт бүхий танхимтай учраа тусгаарлаж байгаа зүйл гэвэл таац шал биш. Харин модон гашлагтай өргөн тагт дээд давхарт гарах шат хоёр л юм. Бүсгүй чийдэнгээ тусган явсаар өрөөнөөс гараад чимийг гарахгүй тулд айжмаар алхасаар охиныхоо өрөөлөө гитнэ. Яагаад ингэж байгаагаа мэдэхгүй ч ингэх ёстой мэд түн санагдах бөгөөд чийдэн гэрэл хоёр нь энэ түнэр харанхуйг тийм сайн гэрэлтүүлгүй байлаа. Гэтэл гинэт чихнийхээ нард хин нэгний хүнд амьсгаа сонсогдох шиг болоход бүсгүй цочив. Юу вэ хэмээн хашгирч хурдан гихч нэргэж харуулах юм байсангүй. Сандарсандаа ийш тийш чийдэн тусгаж өнөөх амьсгалагч итгэдэг хайсан боловч бас л олдсонгүй. Юу байсан юм бол яалтч үл амьсгалж байсан да. Бүсгүйн амандаа өглөө цааш явлаа. Охиныгоо сэрээчихнэ гэж айсандаа чимээг өхөн алхасаар өрөөнд орж ирээд гэрэл тусгатал бас л хинж байсангүй. Юу вэ? Эн чинь яхаараа бүсгүй ингэж бодон байж байтал чихэнд нахаад л нэг бүтгэн чимээ сонсогдож эхлэв. Яг л хин нэгэн дөрөн хөллөд мөлхөд байх шиг. Гэхдээ шалан дээр биш ханан дээр. Тэр чимээ бүтгэн ч гэсэн дуулцаар л байлаа. Энд яалч юу хин нэгэн байна. Дидий бүсгүй ухаарч хамаг биеийн шарус босох шиг болж ахаад сан ахиулан чагнал бүсгүйх чимээ яг хажууд нь дуулдаж цочин хан руу чийдэнгээ тусгалаа. Тэнд юу ч байсангүй. Тэгтэл гинт ээжээ та юу хийж яваа юм? Гэх охиныхон дуу түүний золтоол өнгөлцгийг нь хагалчихсангүй. Бүсгүй гэргэж хартал охины нөөрлөв нь жоохон хүүхдийн нүдээр гайхан гарч байх бөгөөд нэг гараар даавн нөгөө гараараа хүүхэлтэйгээ тэрэн зогсох ажээ. Миний охин чи унтаагүй юм уу? Аав чинь хаана байна? Би засч байсан юм. Аав яасныг мэдэхгүй. Бүсгүй охиныхоо урд ирж суугаад миний охин эндээс хурдан явцгаая гэд тэрээд өргөх гэтэл аавыг яах юм гэж асуулаа. Зүгээр дээ чамайг эндээс эхлээд гаргаадах юм. Чи дахиад л галсан орхих гэж байна уу улмаа? Бүсгүй бүр гайхаж орхилоо. Тэгээд охиныгоо тэрхээ болон нүдрүүн хартал өнөөх аимшигтай улаанаараа эргэлдэх үзэн ядалт дүүрэн харц түүний ширтэн байхан тэр. Гэтэл охин юур бусын хоолоогоор чи ч гэсэн хараанаа буцсан өдгөө навч хэрэг байна гэж хэллээ. Бүсгүй айжхан хоошоо ухрав.
Харин охин түүнийг аимшигт нүдэрээ тасралтгүй ширцээр ардаа нуусан томоо гихчийн галтгооны хутгаа гаргаж ирээ түүний өдөөс алхлаа. Тэр ямар ч гарах гарцгүй болжээ. Хятад хүүхэлдээ. Хараал эзэн нэмэгтэй хоолой гихчийг зөндөө хүлээсэндээ. Хятад хүүхэлдээ. 200 жил хүлээсэн өшөө хорслоо ингэж нэг тайлдаг юм байжээ. Тэгтэл гинэт нөхөр нь хаанаас ч юм гарч ирээд охиныг тэрэн унаад бүсгүүрээ харж "Зүхтаарай. Энэ манай охин биш. Чамайг алах гэж байна. Одоо эндээс гараад тусламж дууд" хэмээн хашгирлаа. Бүсгүй нөхрийнхөө орилоонд зочин өндийлөө. Тэгтэл яг энэ үед 6 настай жаахан охин нь бараг 80 гаруй килограмм жинтэй нөхрийг тааз мөрөгтөлтэй ишин шулуудхан тэр. Харин бүсгүй байсан газартаа таг гацв. Охин босч ирээд яг л амтэн шиг дөрөн хөллөөд түн рүү дайрах гэж бүү мэт бие эвхэн байгаад үсрэн дайрахад бүсгүй арай гэж нэг юм болтож амжаад хажуугаар нь гарan цуглаа. Охин дахиад л бүсгийн нараас өсрөв. Тэгтэл газар хөвтөж байсан залуу охиныг яг бүсгийн бүрэнд хүрдгийн даваан дээр хөлнөөсөн барьж газар унгаагаад хаалгаа төгжиж амжлаа. Харин хөөрхий бүсгүй санд мэд тэндээс гарч цухтаад доош нэгдүгээр давхар руу бүүн хаалган дээр оцсон боловч хичнээн хичээгээд онгойлгож чадсангүй. Тэгэхээр нь цонхоо онгойлгох гэж үзтэл бас төгжээтэй байв. Ингээд л өнгөрдөг юм байж гэж бодсон ч сараа бууж өгсөнгүй. Том модон сандал аваад цонхыг хэд хэдэн удаа хамаг хүчээрээ цогн хагалах гэж оролцсон ч шатал мотой бүсгэн хүч тэр цонхонд ятхны зураас ч хүлдэж чадсангүй. Тэгтэл гинэт дүүжингэж байсан аимшиг чимээ намтхан тэр. Юу гэхээр огных нь биеийн чүгсэн тэр юм аль хэдийн нөхрийнх нь амийг хороочсон бөгөөд одоо өөрийг нь цааш нь авахлахаар ирнэ гэсэн үг. Сарагийн дотор нь тэр чигтээ ханхуулчихсан мэт аимшигтай зовлонгооныг мэдэрч хашгирч болохыг хүссэн боловч тэгж болохгүйг бас өөрт нь цаг байхгүй ухаан унтлагынхаа өрөөнд байрлах хувц солих шүүгэнд орно ухтлаа. Тэгтэл яг энэ үед охиных нь өрөөний хаалх хүчтэй савгд нээгдэх чимээ сонсогдож хөөрхий бүсгийн нус нулимстай хотголдон сүсгэлдгүй ч гэсэн бурханаас аврал эрен залбирч гарав. Ямар ч гарах гарцгүй авралгүй байдалд орон айцтай хүлэгдэн зөвхөнгөө барах үед хамгийн сүүлд нэргийн дуудах тэр нэгэн зөвхөн бурхан л байдаг ажээ. Тэгтэл гинэт доод давхраас ээжээ гэх бяцхан охиных нь хоолохоор яг л гөлөг дуудаж байгаа юм шиг эсвэл дуучиж байгаа юм шиг дуугарч эхлэв. Үүний сацуу шохон ханыг ямар нэгэн үзүүртэй зүйлээр зурж буй мэт чимээ сонсогдно. Тийм ээ, ханан дээр зурагдаж буй хутганы чимээ. Охиных нь ихрий зөөлөн хатлаа. Ад ч төрийн дуу хоолой өөрийг нь хайж буй мэт секунд өнгөрөх тусам олон чанга сонсогдох нь яг л үхэл өөр дээр нэрж буй мэт дэндүү аимшигтай санагдаж хөөрхий бүсгүй асгарт л уйлж бөмбөгөнтөл чичрэн аврал эрен залбирсаар л "Ээжээ, та хаан байна? Ээжээ, та хаан байна? Та надтай нуугдаж тоглохыг хүсэе юу ээжээ? Тэгэл да. Надад таалагдаж байна. Би таныг олъё." Тэгтэл энэ үед сараа уцаараа цагдаа дуудах ёстой гэдгийг гинт санав. Энэ зур охин нь өнөөх ёдрын мухаа олгоор өөрийг нь дуудсаар л. Бүсгүй шүгэний хаалгыг онгойлгон гарч ирээд хөлийн хөөлмөн дээр зөөлхөн гिचгэж явсаар орныхоо хажуудлын шүүгэний шургуулыг онгойлгон чирчирч салгансан гараараа арай гэж нэг юм цагдаагийн номерыг хийж ногоон төвчин дээр дарлаа. Өнөөх ёдрын хоолой улам л ойрцоор. Сараа дуудлага хүлэгдэж байх зур буцаад шүүгэндээ орж нугтав. Тэгтэл ашгүй дуудлага авагдаж уцаа чихэндээ аван чичиргээсэн ойлгоор "Байна уу? Цагдаа юу? Охин маань галзуурчгаад эцгийг алчихлаа. Одоо намайг халах гээд байна. Туслаарай" гэж өөлөх шивнэх хоёрын хооронд арай гэж дугарлаа. Тэгтэл утасны ямар ч хариу байдаггүй. "Байна уу? Байна уу?"
Намайг сонсож байна уу? Тэгтэл гинэд утасны цаанаас Дулмаа чи цагдаа тэлээд бочгоно гэж бодоо юу? Гэх нэгэн үл таних эмэгтэй хүний галзуу солиотой олоо сонсогдхон дээр. Сараа үүнийг сонсоод зодсондоо золтол уцаа шидчихсэнгүй. Чи яах гээд байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Ойлгомжтой биш байна гэж юу? Би гасандаа хоёрыг айж зөвхөлж зовж тарчлахыг хүсэж байна. Чи юу яриад байгаа юм? Нөхрийг маань гасан гэдэггүй, намаагч Дулмаа гэдэггүй. Чи хүн андуураад байгаа юм шүү. Тэгтэл яг энэ үед гинж шүүгэнийг нь хаалгах хүчтэй савгдан онгоож нэгэн бяцхан гар түүний хаалгыг базаад авах дээр. Охиныхын жижигхэн гар дэндүү хүчтэй байхаагаад түүний хөдөлж чадгаа болтон боож охиныхын нүдээр харж буй ад сэтгэрийн аимшигт харц сарааг цооширтэн. Үгүй дээ. Та хоёр хойд төрлөө болж өөр бие болж өөр царай төстэй болж өөр нэрээр дуудагддаг байж боловч хизээд хотл хурамгаар дүүрэн галсан хараамай хонхолсон Дулмаа нар хэвэрэл байх болно. Би над ухаахадах хоёр зийлэнгээс ч чамаа хизээд уулж харах болно Дулмаа. Охины сараагийн хоолойг боосонгаар хичнээн тийчний чөдлөө тавиулж чадхаагүй хүчрэг байсан ч нэг мөсөн ухаан алдуулахар чанга биш байсан тул өсгий чүү чамаа ухаан алдчихгүйхэн шиг түүний яриаг сонсон. Тийм ээ. Надар яг ингэж хардуулмаа. Яг л ийм нулимс сэлгэнсэн, ухтлын айж зөвхөрсөн, зовж тарчилсан харцаараа ахаад санахаар өгөж болохгүй шүү. Ийм хурдан лав биш. Тэгвэл миний бүхэл бүтэн 200 жилийн нөр их хөдөлмөр тэр модон хүүхэлтэнд яаж ч чадахгүй өвшин онцондоо шатаж амьдрсан минь талаар болох болно. Хятад хүүхэлтэй. Хорвоо дээр хамгийн сайн гурван найз. Хятад хүүхэлтэй. Хайртай тоглоом маань бид дөрвийн хамгийн сайн найз. Чи санаж байна уу Дулмаа? Дулмаа, багтаа бид нар дуулдаг байсан да. Тэгтэл яг энэ үед бүсгийн нүд гинэт түнэр ханахын дунд жив шиг болж тэгснээ эргээд янз бүрийн хийм харагдаж эхлэв. Тэр жаахан охин босон байх бөгөөд нэгэн хөвгүүн бас гартаа хөөрхөн хятад хүүхэлтэй барьсан охинтой зөв хөтөлцөн дуулан алхана.